Сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би Хятадын хоёр том философи орсгол байдаг. Таоизм, Конфуцианизм гэдэг. За тэгээд таоизм байдаг Wu Wei гэдэг ойлголтын талаар өнөөдөр ярих гэж байгаа. За тэгээд үүнээс өмнө таоизм гэж юу юм те? Конфуцианизм хоёрын ялгаа нь юу юм бэ гэхээр Конфуцианизм нь болохоор ерөнхийдөө хүн гэдэг гэмтэн нийгэмтэйгээ хэрхэн зөв зохицож амьдрах талаар зааж сургадаг гэсэн үг. За эцэг их ахмад наснаа хүндлэх нэр төрөө хамгаалах, хэлсэн амандаа хүрэх, хичээл зүтгэлтэй амьдрах, залхуурахгүй байх. Ер нь бол хийж бүтээн, алан тална гэх дандаа юм урагшаа тэмүүлсэн ийм философи урсгал бол нөгөө таоизм нь болохоор илүү юм байгальтайгаа зохицож амьдрах, альва зүйлийг зөнд нь хаях гэдэг ч юм уу. Байгальтанд даатгах тийм илүү yin чиглэлтэй. Конфуцианизм нь болохоор masculine буюу илүү yang чиглэлтэй. За энэ хоёр ерөнхийдөө юм yin yang шиг ингэж зогсолж байдаг. За тэгэхээр Wu Wei гэдэг ойлголт нь болохоор альва зүйлийг хүчлэхгүй үйлдэх хүчин чармаалт гаргахгүйгээр үйлдэх гэсэн ийм утгатай байдаг. За үүнийг хүмүүс бас залхууралтай андуураад байдаг. Залхуурал гэдэг маань болохоор ямар учиртай вэ гэхээр нэг бол танд ийм сонирхол төрөхгүй байгаа. Альва ямар нэгэн зүйлийг үйлдэхэд сонирхолгүй байгаа, дургүй байгаа. Нэг бол таны үйлдэх гэж байгаа зүйл танд хитрхи том танаас хитээцэн том хэцүү бэрх санагдаад байгаа. За тэгээд та нэг л юм хийж дийлэхгүй юм шиг санагдах ийм хоёр асуудлаас болоод залхуурал гэдэг зүйл үүсдэг. Гэтэл бид нөр хүүхэд байхдаа ингээд тоглож наадахаас хизээж залхуурдаггүй байсан шүү дээ Яаж ч ядарсан яаж ч эрчим энерги барагдсан байсан гэсэн тоглоё гингүүд ханаас ч юм ингээл эрчим энерги ундраал баяр хөөр төрөл босоод ирдэг. За миний хувьд одоо хүртэл тийм би ер нь бол ийм тоглоом наадгай спорт урлаг уран сайхан ийм тэмцээн уралдаан тийм зүйлээс хизээж татгалздаггүй. Тийм зүйлээс одоо хүртэл таашаалыг мэдэрч чаддаг гэх юм уу. За энд бол яг нийгмээс ч юм уу эцэг гэр бүлээс ч юм уу ирсэн ийм дарамт шахалт trauma байж болно л та тоглож наатахаар нь зодож зунчаад байдаг байсан ч юм уу нэг бол ер нь байдаг юм мэддэг юм эсвэл ингээд нэг амьдралд нь хулуулад энийг хийснээр надад мөнгөн орлого орж ирэхгүй гэдэг байдлаар хүмүүс ерөнхийдөө өөрийгөө ингээд ад жаргалаасаа тусгаарлсан байгаад байдаг. Тэгэхээр нөгөө нэг энгийн зүйлээс таашаал авч амьдрахад бидний амьдралыг харах үзэл амьдралд нухлуулсан байдал маань биднэрт саад болоод байдаг гэсэн. Нэг бол тухайн зорилго хитрхи том бол за ном бичих зорилгын талаар ярьлаа гэхэд өмнө хизээш ном бичиж байгаагүй ингээд шууд суугаал энэ роман бичих ч юм уу өөрт нь хитрхи хүнд хитрхи хол давшгүй даваа мэт санагдаж штэ. Гэтэл хүнд ямар нэг юм бичих хүсэл байгаа бол өнөөдөр л зүгээр 5 өгүүлбэр биччих гэдэг ийм зорилго өөртөө тавиад явах юм бол за маргааш ч гэсэн 5 өгүүлбэр нөгөөдөр ч гэсэн 5 өгүүлбэр гэд ингээд өөртөө ийм дадлыг суулгаад ном бичих талаарх бодлоо огт мартаад зүгээр өнөөдөр 5 өгүүлбэр бичихтэй анхаарал хандуулж чадах юм бол за сарын дараа жилийн дараа ингээд нэг хуудас бичдэг болсон байна. За тэгээ 2 3 жилийн дараа бүтэн ном болох хэмжээний зүйл бичсэн байдаг ч юм уу Миний хувьд бас яг тэгжсэн байхгүй. Ковидын үеэр өмнө би брендинг болон брэнд бук судалгаа хийдэг юм компанитай байж байгаа. Тэгээ ковидын үеэр ажилгүй болоод тэгээ гэртээ сууж байхдаа яг ном биччихсэн. Энэ санаа нь яг яаж төрсөн бэ гэхээр ковидын үеэр би ингээд янз бүрийн юм зүүд маш их зүүдэлдэг гэсэн байхгүй. Sci-fi, mi-fi янз бүрийн юр бүсийн юм үзэгдэлтэй зүүднүүд маш их зүүдлээд байсан учраас би ингээд зүүдэд тэмдэглэж эхэлсэн. За тэгээд тэгсэн чинь өмнө олон жилийн өмнө бичижсэн бичвэрүүдээ олж уншаад за тэгээд бичвэрүүдээ үргэлжлүүлээд ингээд бичиж сууж байгаа. Энийг ер нь ном болгож гаргая гэж бодоод тэгээд сүрэнгээд уран бүтээлч найзтайгаа хамтраад манай найз зургийн зураад би болохоор бичвэрүүдээ бичээд юм хөрхөн жижиг ном гаргаж ирсэн. За тэгээ номоо болохоор бүтээлч ном гэж нэрлсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр тодорхой сэдв дууссаны араас танд тухайн сэдвтэй холбоотой юм асуулт асуугаад тэгээд тэр асуултанд хариулж бичих юм зай үлдээсэн байгаа. Тэгээд тэр зайд та өөрийнхөө үзэл бодлыг бичээд бүх тэмдэглэлүүдээ бичиж дууссаны дараа энэ яг жинхэнэ ном болно. Жинхэнэ ном болохдоо таны бичсэн ном болох байхгүй. Тэгэхээр энэ номыг уншиж дуусаад тэмдэглэлээ бичиж дуусснаар та өөрийн гэсэн цор ганцх ийм номыг бас бүтээчихлээ гэсэн. Тэгэхээр эхний номоо бүтээцгэнд 2 дахь 3 дахь номоо бичих амархан шүү дээ Яг иймэрхүү сэтэл өгөх зорилгоор энэ номыг бичижсэн. Тэгээ миний энэ ном бичих процесс яг л Wu Wei байсан байхгүй би ийм ном анханасаа ийм ном бичих зорилго байгаагүй. Анхандаа зүгээр л өдөр тутам бодож исэн бодлуудаа ингээд цаасан дээр буулгацсан байсан
ингээл буулгаал 2 3 жил ингээ буулгаал яваад байсан. Тэгээд тэрний дараа гинт тэмдэглэлээ олж хараад уншиж үзээд тэгээд үргэлжлүүлж бичээд за энийг ер нь ингээ ном болоход гаргачих гээл бүтэн зүйл байхгүй юу. Тэгэхээр би тэрийг одоо яаж ном бичнэ гэдэг одоо тийм бодлоор өөрийгөө зовоогоогүй гэсэн. За одоо бүжигчин хүн жишээ нь тайзан дээр бүжиг бүжиглэхдээ дараагийнхаа хөдөлгөөн нь юу илээ гэдээ ингээ бодоод бүжиглээд байх юм бол тэр бүжгийг үзэж байгаа хүмүүс хизээч одоо тэндээс уршлаг уран сайхны таашаал авахгүй. Яад гэвэл тэр хүний бодож байгаа тэг ингээл нүд амаа нэргэлтэл яах вэ гэд бодоод байгаа шууд харагддаг, мэдрэгддэг. Тэгэхээр тэр бүжигчин хүн тухайн хөдөлгөөнүүдийг биедээ суулгаад бодолгүйгээр тэр бүх одоо бүжгийн хөдөлгөөнүүдийг үйлдсэн цагт жинхэнэ бүжигчин болно. За тэгээд бодолгүй үйлдэж байгаа тэр бүжгээс хүмүүс одоо жинхэнэ тэр таашаалыг уршлаг уран сайхныг мэдэрч хүлээж авдаг гэсэн. За одоо Алан Watts гэдэг бас философч гэх юм цаашийн одоо бас юм spiritual teacher байдаг. Тэрний бас нэг юм жишээ байсан. Ингээ багаасаа төвлөрд хуур тоглодог байжгаад аав ээж нь нэг юм мундаг багштай аваадсан байл та. Тэгээд тэр багштай эхлээд ингээд ай тоглож үзүүлсэн байна. Тэнгүүт тэр багш нь шууд тий чи ингээ хитрхи хичээгээд энэ хитрхи их юм бодож тоглоод байна тий. Зүгээр л хуруунуудаа аваачаад тэр keyboard тэр товчлуурууд дээр аваачаад зүгээр хайчих. Тэгээд хуруунуудаараа өөрөөр нь тоглол гэсэн маахгүй тий. Тэгчээж тэгэхгүй ингээл нота хараад ингээл за алдахгүй юм шүү гэдэг ч юм уу тий. За энэний дараа энийг дарна тэрний дараа тэрийг дарна гэдэг ингээд бодоод ахаар гар хуруунууд нь чангараад тэр ай ингээд гоё ингээ хүний чихэнд тий таашаал өгөх хэмжээнд сонсогдохгүй гэсэн. Тийм учраас одоо тэр аяыг бодохгүй бодлоосоо ангижиртлаа тоглож бэлтгэл хийжээж тэгээд хүмүүст хүргэж тэр чинь одоо жинхэнэ одоо тэр урлагийн сод бүтээл болж бидний одоо зүрх сэтгэлд буугаад байгаа гэсэн үг байхгүй юу? За байгаль дээр бол одоо ингээд тусал ус ингээд туссаар агаар хад чулууг цоолцсон байдаг шүү дээ. Тэр тусал ус тусахдаа энэ хадыг одоо хизээ цоолж дуусна гэж хизээш бодож урсахгүй тий зүгээр л урсаж байдаг. Тэгээд нэг мэтгэд хад цоорцсон байдаг гэдэг чинь. Бид нөр өөрсдөөсөө бүтээл туйруулаас гаргахдаа зүгээр л тэр үйлдэлийг хийсэн байдаг. Тэгээ нэг мэтгэд бүжиглэгдсэн байдаг. Нэг мэтгэд тэр ая тоглогдсон байдаг. Нэг мэтгэд тэр ном тэр урлаг уран сайхан биднээс гарчсан байдаг. Тэгэхээр ингээд бүх зүйлийг байгалийн зам ёс, байгалийн одоо хүч, сүр хүчинд даатгаад өөртөөхөө зүгээс хийх зүйлээ хийгээд орхихыг одоо вүү гэдэг. Одоо Сингийн буддизм ч бас таоизмаас үүдэлтэй шүү дээ тий. Сингийн мастеруудын одоо алхаж байгааг харахад тэд нар бас ингээд усны урсгал шиг алхаж байдаг. Ерөөсөө ямар нэгэн хүчин чармаалт өөртөөсөө гарахгүй тий. Зүгээр ингээд урсж байгаа юм шиг алхдаг. Одоо нөгөө Bruce Lee-ийн Be Water My Friend гэлдэг шүү дээ тий. Тэд нар бас ингээд байгальтайгаа цэвэр оршихуйтай ингээд уус нь нэгдсэний бас нэг шинж. Бид нэр ингээд ус руу тий гол руу ингээд ус шидэхэд ямар юм төгс төгөлдөр юм одоо нөгөө дэлгэн үүсгдэг лээ тий. Цасан ширхэг одоо ямар тийм гайхамшигтай үзэсгэлэнтэй хэлбэр дүрстэй ордог лээ тий. Гэтэл тэр цасан ширхэг орж явахдаа биднэрт сайхан харагдъя гоё баймэ гэж бодож ороогүй тэр зүгээр л орж байгаа зүгээр байж байгаа. Тэгээд байгалийн одоо нөгөө golden ratio гэдэг шүү дээ тий. Энэ байгаль дэлхий чинь өөрөө юм төгс төгөлдөр геометр математикийн зохицолгоотой байдаг тий. Одоо сансар огторгуу дэлхий яаж эргэж जैन те нарны аймаг маань яаж орж जैन. За бүр жижигрүүлээд үүсэх юм бол бидний зүрх судас хоол боловсруулах эрхтэн те яаж ажиллаад байна. Бид нар одоо за зүрхээ цохлуулъя, за цусаа эргүүлъя гэж боддггүй. Байглаасаа ингээд бүрэн зохицолгоотой ингээд энэ дотор ингээд юм ажиллаж яадаг шүү дээ те. Энэ зүйлд нь бид нэр аливаа зүйлийг даатгаж сурах хэрэгтэй. Бүх зүйлийн араас чаргууцалтаал ингээл нэг юм амар юм юу гэдэг штэ ингээл юмны араас хөөцөлтэй л байдаг чаргууцалтаал өстой заавал төгс байлгахыг хичээгээл ингээл байдаг тийм хүмүүсийн хажууд байх үнэхээр хэцүү байдаг те. Өөрсдөндөө болон эргэн тойрондоо байгаа хүмүүстэй айгүй тийм дарамттай мэдрэмж төрүүлдэг ер нь хүн болгон тийм хүмүүсээс зүхтахыг дүлхийг хичээдэг. За одоо болцоон дээр хүртэлтэй ингээл хитрхи хичээгээл эндөө ингээд хитрхи гой хувцлаад ч юм уу те одоо нүүр хамаа хитрхийх будаад за залуучууд нэг костюм бичээг хүмүүсэд ч юм уу ялангуяа анхны болцоон дээр те тэгэл ингээл за энэний дараа юу гэж хэлэх үү ямар сэдвийн талаар ярих уу гэдэг ч юм уу ингээд маш их хичээгээд бэлдээд эхлэх тусам нөгөө хүн чинь одоо тэр нэг юм чангарсан те хичээж байгаа тэр эрчим энергиг угаасаа байгалийнхаа зөнгөөр мэдэрчээдэг одоо тэр эрчим тэр хүнээс ямар нэгэн зүйл ингээд авахыг хүсэж байгаа юм шиг одоо тийм мэдрэмжийг төрүүлдэг. А тэгэхгүй та биеэ сул тавиад тухайн одоо моментээ enjoy хийгээ те
тэр хүнд таалагдахгүй нь хамаагүй зүгээр өөрийгөө ямар ч гэсэн байгалаар нь байгаагаар нь ингээд жинхнээсээ илэрхийлэхийг хичээх юм бол тэр чинь яг жинхэнэ бодит харилцаа болно. Тэр чинь одоо тухайн хүндээ жинхэнэ сэтгэл төрүүлнэ гэсэн үг. Ямар нэгэн жүжиглэлт хичээл сэтгэл байхгүйгээр тий. Тэгжээж та ч өөрөө тухайн одоо моментиг бүрэн дүрэн мэдэрчтэй 50 байна. Нөгөө хүн чинь ч гэсэн тийм 50 мэдрэмж танаас авна гэсэн үг. За тэгээд ном ярьсных тэр өчигдөр тэлэх цагтлууд гэдэг ном маань нэг 10 хэдэн ширхэг 20 арай хүрэх байх ширхэг үлдсэн байж байгаа. Тэгээд та бүхэн авахыг хүсэх юм бол миний Instagram хаягаар DM бичээрэй. За тэгээд хүн ингээд ажиллаа хийж явж байгаад ч юм уу эсвэл уран бүтээл турж явж байгаад нэг юм гацах мэдрэмж авдаг штэ тий. Энийг яг нөгөө нэг бидл сандлаг авчихсан байгаа байхгүй юу? Маш юм өндөр алдар нэр төрсэн тэгээд юм дарамт шахалттай тий дуу бичих шаардлагатай гэдэг ч юм ийм үедээ Пол Маккартни яг нэг юм зүүдэлсэн ба ээжигээ зүүдэлсэн гинэ. Ээжийг нь Мэри гэдэг байсан. Тэгээд 14 настай байхад нь 25 нас орсон. Тийм үед нь ээж нь Let It Be тий зүгээр битгий хичээ зүгээр бүх зүйлийг зүгээр байгаагаар нь хаяа зүнд нь орхио гэд зүудэнд нь орж ирсэн ба. Тийм зүуднээсээ санаагаад Let It Be гэдэг дуу гаргачихсан. Speaking the words of wisdom Let it be гэдэг энэ дууг сонсохоор амар гоё юм тайвшруулах тийм мэдрэмж авдаг штэ тий. Тэгээ нь бол яг цэвэр одоо энэ вүүвийн философийн зарчим байгаа хгүй тий. Битгий хичээ одоо хэцүү үед минь Mary ээж ирээд намайг ингээд зүгээр бүгдийн зүнд нь хай гэж хэлсэн битгий хичээ гэх тий. Тэгээ нөгөө Mary Mom гэдээ дуулаад ахаар хүмүүсээс нөгөө шууд Библиэтэй холбоод Christian дуу гэж ойлгоод байт юм лээ. Гэхдээ Paul McCartney-ийн ээжийг нь Mary гэдэг байсан болохоор зөвхөн Mary Mom гэдээ дуулсан. За тэгээд ер нь хүн альва зүйлийг хийж бүтээ гэх юм бол тий тэнцвэрийн хадгалах нь чухал. Тэрхийг битгий хичээ юу ч бас хийхгүй битгий бай. Өөрийнхөө зүгээс хийх зүйлээ хий. Тэгээ бусад зүйлийг одоо байгальд нь тий байгаль ээжтэй даатах, хүүхдийн гэртээ даатах. Гэт яг энэ талаар ингээд ярих зүйл маш их байгаа ч гэсэн өнөөдрийн хувьд ингээд орхио яваанда баг багаар бас мэдээлэл өгөөд явах байхаа гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл хамтайсан баярлалаа.